Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. За энэ хүү видеого Оросын албаны улсаас суралцах хүсэлтэй оюутан залуус болон Москвагийн эрчим хүчний их сургуулийг төгссөн үеийн төгсөгч нартаа зориулан бэлтгэлээ. Цаана уу? Москвагийн эрчим хүчний их сургуулийн оюутнууд байна. Бүгдээрээ манай сургуультай танилццгаая. За Москвагийн эрчим хүчний их сургууль нь 1930 онд байгуулагдсан. За дан ганцхан эрчим хүч гэлтгүү электроник болон мэдээлэл зүйн чиглэлээр бол оюутныг бэлтгэдэг. Оросын албаны улстай бол хамгийн том техникийн сургуулиудын нийт тооцогддог. За анх бол 1946 оноос бол гадаад оюутнуудыг бэлтгэж эхлээд за өнөөгийн байдлаар бол 68 орны 900 гаруй оюутнууд бол Москвагийн эрчим хүчний их сургуульд суралцж байна. Лабораторид танилцсан. Байж найз. Энд хүндэт профессоруудын юм самбар байдаг. Тэгээ манай сургуулийн шүтээсийн очир батгай ректор маань энд 2000 хэд онд юм бэ? 18 онд хүндэт профессор болжсэн байна. Манай Мэй. За өөр манай Монголоос хүмүүс байна. Содвын Бат хоёг гээд. За Монгол Улсын шинжлэх ухааны технологийн их сургуулийн бас профессор 2017 онд манай Мэй профессор болжсэн байна. Бахархмаар санагдаж байна. Монгол хүмүүс ингээд профессор болоод байгаа нь бол бид бүхэн бол бахархууштай байна. За өшөө манай сургуулиар сонин сод юм юу вэ? Үндийн гой сонин гаргацсан бид юм шүү дээ ингээд. Вестник русский дрог гинөө. Энэ тэрэн дээр байгаа русский дрог гэсэн юм. Оросын юуны компани юм шүү дээ. Тийм бэ. Тэгээ энэ бол ер нь бол улирал тутам сар болгоо ер нь гаргадаг юм шиг байна. 4 сар их гэж юм, 3 сар их гэж юм. Ингээд ерөөхдөө мэдээллүүдийг оюутнуудтай ингээд өгдөг. Ингээ өнгөө ингээ тавьчт юм байна. Манай монголчууд соёл студаа захиалдаг шүү дээ тий. Тий, ер нь бол мөнгөөр хөдлөж байгаа. Энд бол оюутнуудаа мэдээлэлээ бол зөвөр шин соргог мэдээлэлээр байн хангаж идэм байна. Нижняя часть гидроагрегата турбина вращается под воздействием потока воды. За энэ хүүдэлгэцэн дээр та бүхэнд харуулж байгаачлан за жишээлх юм бол усан цахилгаан станцын турбины ажиллагааны зарчим гэдэг юм уу те. За станцуудын ажиллагааны зарчмыг бол энэ дээр анимашн хэлбэрээр ингээд оюутнуудад ойлгуулахад энгийн бөгөөд амархан байдлаар бол ингээд харуулж байна. За эндээс ч гэсэндээ ингээд аваад үзэхэд бол манай сургуулиуд ч гэсэндээ анимашн хэлбэрээр ингээд бичлэг оруулаад монгол хэл дээр сайхан тайлбарлаад оруулчих юм бол бас оюутнуудад их төхөм шиг санагдсан. За манай сургуулийн давуу тал гэвэл 6 мегаваттын мини тесттэй. За тэгээд станцын чиглэлээр ирж суралцж байгаа оюутан залуусаа бол илүү давуу тал боломж бодож байна. Ягаад тэгэхээр дадлагаа бол тест дээрээ хийгээд явах боломжтой болно. За мөн сэргийт эрчим хүчний за дулааны насос за дээрээс нь нарны панел зэргийг бол суйрлуулсан. За эдгээрийнхээ үр дүнг бол ингээд аваад явдаг. Мөн сэргийт эрчим хүчний чиглэлээр суралцж байгаа оюутнууд байх юм бол бас ирээд суралцаад дадлагаа хийгээд судалгааныхаа ажлыг хийгээд явах боломжтой. Мы из МЭИ, и в этом наша сила, ведь мы одна сплоченная семья. Мы из МЭИ, и в этом наша сила, ведь мы одна сплоченная семья. Сильны мы знанием, умением. Та манай сургуульд ганцхан эрчим хүч, электроник мэдээлэл зүй гэхээс гадна санхүү эдийн засаг, батлан хамгаалах, хүмүүнлэгийн чиглэлээр бас суралцах боломжтой байгаа шүү. Подвластны нам огонь
За манай Монгол улс Москвагийн эрчим хүчний их сургуулийг 2016 онд Алтан ганц одоогоор шагнаж байсан бол энэ он 2024 оны 11 сарын 7-ны өдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одоогоор шагнасан юм аа. За манай сургууль гадаад оюутнуудаа дэмжих зорилгоор гадаад оюутны холбооноос жил бүр соёлын, спортын арга хэмжээний зохион байгуулдаг. За олон үндэстний хоолны, за үндэстний сурталчлах өдрлөг гэх мэтчлэн маш олон янз бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Энэхүү тэмцээн уралдаанд манай монгол оюутнууд жил бүр амжилттай оролцсоор байна. За ингээд энэхүү бичлэгээ энэ номонд Орос хэлний олимпиадад тэргүүн байр эзэлсэн найзынхаа Чего же бичлэгээр будет? өндөрлөе гэж бодож байна. Что я могу еще Анхаарал тавьсанд сказать? та бүхэнд Теперь баярлалаа. я знаю, вашей волей меня презрением наказать. Но вы к моей несчастной доле хоть каплю жалости храня, вы не оставите меня. Сначала я молчать хотела, поверьте, моего стыда вы не узнали бы никогда. Когда б надежду я имела, хоть редко, хоть в неделю раз, в деревне нашей видеть вас, чтоб только слышать ваши речи, вам слово молвить, и потом все думать, думать об одном, и день, и ночь, до новой встречи.